Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 16 дугаар хэсэг. 34 дугаар бүлэг. Артур баг хаалганы дэргэд хоцорч Руф Мария Силвагийн довжооны шатаар гүйн оров. Тэр бичгийн машины чимээ сонсож орж ирээд Мартин ямар нэгэн гар бичмэлийн сөүлчийн хуудсыг машиндад дуусаж байхыг харжээ. Талархлын өдөр Мартин очих эсхийг мэдхээр Руф зориуд иржээ. Гэтэл уран бүтээлдээ автагдсан Мартин хүүхнийг ам ангаах зав өгсөнгүй. Үүнийг танд уншиж өгье. Энэ бол миний сүүлчийн өгүүлэг. Урдах бүх өгүүлэгтээ огт адилгүй учраа амар ч юм шиг. Гэвч яагаад ч юм бэ? Сайн болсон шиг санагдана. Өөрөө шүүж үз. Энэ өгүүлгийн гавайн амьдралаас идсэн юм аа. Үүнийг Вики гэж нэрлэлээ. Хэмээн машинаас хуудсыг суглан авч 1% хойш тавих зур Мартин хэлвэ. Өрөөний хүйтэн дөрөв жижирч байхад гарын цэв хүйтэн хэрн бүтээлдээ улайрсан Мартины царай халуу бутран байв. Руф анхааралтай сонсож байсан боловч царайд нь үл тоомцорлох шинж илэрхий. Уншиж дуусаад Мартин "Үннийг хэлчих таалагдв үгүй юу?" гэж асуув. Би мэдэхгүй байна. Та үнийг хэвлүүлчих гэж бодож байна уу? Гэв. Үгүй ээ. Энэ сэтгүүлүүдэд автана. Гэхдээ энэ бол ёстой үнэн юм шүү гэж Мартин хэлв. Та юунд худалдаж болохгүй юм дандаа бичдэг юм бэ? Та амьдрах мөнгө олохын тулд бичиж байгаа биз дээ гэж Руф энэргүй шаардна. Тийм л дээ. Гэхдээ миний баатар надад хүчрэгдэхгүй юм. Би яаж ч чадсангүй. Энэ өгүүлгийг яг л ингэж бич гэж тэр шаардаад байсан юм. Яагаад таны тэр Вики муухай ярьдаг юм бэ? Өгүүлэг уншсан хүн бүхэн түүний үг хэллэгээс ичиж редакторууд буцаавал тэдний зөв болно шүү дээ. Яагаад вэ гэхээр ёстой Вики бол яг л ингэж ярих юм. Энэ ч муу занаа. Энэ бол амьдрал. Энэ бол бодтой юм. Энэ бол үнэн. Би амьдралыг үзнээрээ л бичих ёстой гэж Мартин хэлв. Үүнд Руф хариу хэлээгүй учраас дүр зур чимээ энергүй болвоо. Мартин Руфт дэндүү хайртай учраас түүнийг ойлгохгүй байсан бол төсөөллийн хязгаарлагдмал хүрээнд Мартин багтахгүй учраас Руфч бас түүнийг ойлгохгүй байсан юм. Трансконтинентал сэтгүүлээс би мөнгө авсныг та мэдсэн үү гэж Мартин ярианы чигийг өөрчлөхийн тулд өгүүлээд сэтгүүлийн газрын 3 хүнээс $4.90 гадалгаа онгоцны билеттэй гаргуулж авснаа санаж хөгжилтэй инээл. Гайхалтай. Та тэгвэл очин бицтэй. Би уг нь үнийг мэдхээр ирсэн юм гэж Руф баярлав. Очихоо хаашаа гэж Мартин гайхан асуув. Манайд маргааш хоол идэхэр мөнгө авахтайгаа зэрэг барьцаанаас костюм авна гэж та хэлсэн шүү дээ. Би үнийг таг мартчихжээ гэж баахан ичсэн байртай Мартин өгүүлсэн юм. Ийм юм болоо. Өнөө өглөө нэг цагтаа ирж зүлэг сүйдгсэн гэж Мариагийн үнэ тугал хоёрыг тууж аваачих гэд. Гэтэл торгуулийн мөнгө төлөх мөнгө Мариад байдаггүй. Тэгэд би төлчихсөн. Ингээд хонхон дундаа авсан хамаг шагнал Мариагийн үнэгийн цагдаагийн барьцаанаас авахд явчихсан тэр гэв. Тэгвэл та очихгүй юу? Мартин элэгдэж урагдсан хувцас хараад чадахгүй нэ гэв. Руфийн цэнхэрнүүд нулимсаар дүүрч Мартиныг буруушаасан янзтай харсан боловч хэмхэлсэнгүй. Хойдон жил хоёулаа талархлын өдрийг Делмонигт, Лондонд эсвэл Парист эсвэл чиний хүссэн газар баярлая. Би үүнд итгэлтэй байна шүү гэж Мартин өгүүлвэ. Шуудангийн салбарт оронтой гарсан гэж би саяхан сонноос олж мэдлээ. Чи тэнд орох гэсэн хүмүүсийн түрүүнд байгаа шүү дээ гэж Руф хэлвэ. Дуудах хуудас авсан боловч очоогүй болохоо Мартин хүлээн зөвшөөрөв. Нэг жил өнгөрөхөд би альт шуудангаас 10 дахин их мөнгө олдог болно гэж бат итгэж байна. Та үзээрэй. Чаваста гэж Руф хэлснээр босож бэлигээ хийгээд би явъя Мартин. Артур намайг хүлээж байгаа гэв. Мартин Руфийг чанга тэрвэрч үнссэн боловч энхрийлийг нь дурамчхан хүлээн авав. Бэйн урдын адил дагжсангүй. Хүзүүгээр нь урдын адил тэрвэрсэнгүй. Уруулт нь уруул аач наасангүй. Түүнийг гаргаж өгөөд эргэж явахдаа ууралчхаж яага юм бол цагдаа очиж өнөөдөр тэр үнийг барьж авдаг нь. Гэхдээ энэ бол ёстой харамсалтай. Гинтийн тохиолдол юм.
Үүнд буруутай хүн алга гэж бодлоо. Гагцхүү өөрөө торгуул төлөхгүй байж болох байсан юм гэдэг нь түүний толгойд даанч орсонгүй. Гол нь шуудангийн ажилд орохгүй гэсэн мань түүний өмнө буруутай болж байгаа юм. Бас Вики түүнд таалагдсангүй гэж Мартин шийджээ. Ард талд нь хөлийн чимээ гарлаа. Мартин эргэж довжоороо дөхөж ява шуудан зөөгчийг харав. Мартин урдын адил сэтгэл догтлон байж шуудан зөөгчөөс урт гомцгой дугтуйтай бөө юм авл. Тэдгэрийн дотор нь нэг жаахан дугтуй байв. Нью-Йоркийн тойм сэтгүүлийн тамхтай байв. Түүнийг задлахаасаа Мартин жаахан азсан. Өгөөлөг хүлээн авсан тухай мэдэгдэлч биш штэ. Тэр сэтгүүлд ганц ч өгүүлэг явуулаагүй юм чинь. Магадгүй надад өгүүлэг захиалсан болов уу гэсэн бодол түүнийг хөш өжглөө. Энэ үл бүтэх зоригтой бодлоо Мартин даруй сарниулв. Энд хавсаргасан нэргүй захидлыг хүлээн авсан. Тэгэд ч сэтгүүлийн газар нэргүй захидлыг юм гэж үздэггүй учраас Мартинд сэтгэл зовох юмгүй гэж мэдэгдсэн редакторын захидал тэр дугтуйд байваа. Тэрхүү хавсаргасан нэргүй захидлыг гараар хичээнгүйлэн биччихэ. Тэрэн сэтгүүлүүдэд өгүүлэг, шүлгээ явуулдаг Мартин Идийн гэгч бол зохиолч огт биш хуучин сэтгүүлүүдээс өгүүлэг хулгайлж машиндад өөрийн нэрээр явуулдаг юм гэсэн өөдгүй хов байл. Дугтуй дээр Сан Леандро гэсэн шуудангийн тэмдэг байсан учраас зохиогчийг нь Мартинд даруй тааж ол. Мөр тутмаас Хиггинботомын хэлцүүн мэдлэг, Хиггинботомын үг, Хиггинботомын санаа илэрхий байв. Энэ загтлыг хүргэн нь бохир гараараа сараалсан нь илэрхий. Түүнд нь ямар хэрэгтэй юм бэ гэж Мартин өөрөөсөө асуув. Бернард Хиггинботомд муу юм би юу хийлээ? Энэ бол үнэхээр тэнэг утгагүй хэрэг байв. Үүнийг зөвтгөх тайлбар олдохгүй байв. Бүтэн 7 хоногийн турш дорн зүгийн мужул суудаас иймэрхүү загтал арваад ирлээ. Редакторууд сайхан сэтгэлтэй юм даа гэж Мартин бодов. Мартиныг огт танихгүй хэрн тэдний олонх нь түүнийг өрөвдөж байгаагаа илэрхийлсэн байв. Тэд нэргүй ховыг жигшдэг нь илэрхий байв. Түүнд хор хүргэх гэсэн тэнэг оролдлого бүтсэнгүй. Харин ч түүний нэрийг редакторуудын анхааралд оруулсны хувьд тус болж ч болох юм. Тэдний зарим нэг нь Мартины өгүүлгийг уншиж байхдаа үүнийг өнөөх нэргүй загталд гарсан Мартин Идийн бичсэн юм гэж дурсан санах вэ. Энэ явдал түүний зохиолд зохистой сайнаар нөлөөлж юу магад. Энэ үеэр бас нэгэн явдал болов. Түүнээс болж Мартины нэр хүнд Мария Силвагийн хувьд их дунжээ. Нэгэнтээ галтгооны өрөөнд Мариач нүдэндээ нулимстай шаналгаатай байхад нь Мартин дайралтжээ. Тэр эндүүг ээж өргөж даахаа байчихсан байв. Иймд Мариаг ханаад хурч гэж бодоод Брисендений авчирсан шилний нэгэнд үлдсэн виски архинаас балгуулж орондоо орж хэвт гэжээ. Гэтэл Мария огт зөвшөөрсөнгүй. Өнөөдөртөө дотор хувцсыг гүйцэн эндүүдэж хураалгахгүй бол 7 хүүхэд минь маргааш идэх юмгүй болно гэд болдоггүй. Мартин эндүү шүүрэн авч эндүүдлгийн модон дээр эмэгтэй хүний нарийн жигүүн цамцыг чулуудахад Мария гайхаж хоцров. Энэ тухай тэр бүсгүй насан туршдаа ярьжээ. Тэр нь тус хорооллын хамгийн ганган Кэт Фланагийн гоёлын цамц байв. Тэр цамцыг яавч орой авчирч өгөхийг Фланаган шаарджээ. Тэр хүүхэн төмөрчин Джон Коллинзтой найзалж явдгийг хэн бүхэн мэдэх бөгөөд бас Мариагийн өөрийнх нь мэдээгээр тэд алтан хаалганы цэцэрлэгт маргааш цугаалах гэж байгаа юмсан ч. Тэр цамцыг авчрах гэсэн Мариагийн оролдлого талаар өнгөрөв. Түүнийг Мартин сандалт хүчээр суулгасан учраас Мартины эндүүдэж байхыг нүд бүл дийлхэн ширтэж суув. 10 минутын дараа Мариач чадхааргүй сайхан эндүүдсэн цамцыг гарт натгуулжээ. Эндөө илүү халсан бол би үүнээс ч түргэн эндүүдчих байсан гэж Мартин тайлбарлав. Гэтэл Мариагийн бодлоор бол Мартин эндүүгээ халаахын дээдэр халаасан байжээ. Та буруу шүршиж байна. Аль би заагаад өгье. Хэрв түргэн эндүүдийг гэвэл шүршиж норгосон хувцсыг шахуургаар дарах хэрэгтэй гэж Мартин бас нэмж хэлвэ. Мартин зойрноос нэгэн хайрцаг авчирч таг тааруулаад хүүхдийн цуглуулсан төмрийн хогноос авч дээр нь даруулга хийв. Шүршиж норгосон хувцас хайрцагт хийж дээрээс нь төмөр даруулгатай тагаар таглав. Үүгээр бэлтгэл дуусжээ. За одоо харж бай гэд Мартин бүслэгийг хүртэл нүцэглээд бараг улайдтал халаасан эндүү шүүрч авлаа. Мартин эндүүдэж дуусаад ноолсон идэл угаахыг түүнд зааж өгснийг Мария хүн бүхэнд ярьж билээ. Мария их тэнэг би танд зааж өгье гэж тэр хэлээд зааж гарлаа. Мартин 10 минутанд нэг машин хийсэн. Торх 2 хөндөл дугуйн бол гүйцэг гэж Мария ярьжээ.
Халуун болог угаалгын газар жоогийн хэрэглэж байсан тэр зүйлийг Мартин зээлджээ. Хуучин дугуйны болд модоор гол хийхэд бүл үүр болно. Модон голын дээд үзүүрийг оосроор оосрлож галдгооны өрөөний яс модноос уйсан учир өрөөсөн гараар татаж бүлүүрийг хөдөлгөнө. Торхонд хийсэн ноосон эдлийг энэхүү бүлүүрээр сайтар хутгаж болно. Мария нэг хүүгээрээ олс татуулж торхондох эдлийг бүлүүлдэг болжээ. Тэгээд Мартин эднийг их ухаантай гэж гайхна. Хэдий тийм боловч Мартин Мариад чадвараа үзүүлж хөдөлмөрийг нь хөнгөвчлөө Мартины нэр хүнд Мариагийн хувьд ихэд буурал. Энэ хүн угаалгачин байсан юм гэдэг нь мэдэгдэхтэй зэрэг түүнийг биширч байсан бишрэл утаа адил замхран арилваа. Түүний номнууд мөн хөнгөн дэргээр ирдэг эсвэл виски архины шил өргөдөг эрхэмсэг зочид цөм Мариад гайхалтай юм биш болов. Энэ хүн жирийн ажилчин өөр шиг нь ажилчин байсан. Хоёулаа адилхан нийгмийн нэг ангийн ус байна. Үүнээс болж энэ хүн Мариад ойр дотн болсон боловч нууцын сонин буурваа. Мартин төрөл саднаасаа улам бүр холдож байна. Хийгэн Ботомын өргөе оролдлого хийсний дараа ирээдүйн хүргэн Герман Шмидт нь гарч ирлээ. Нэгэнтээ Мартин хідэн жижиг шүлэг өгүүлгээ хэвлүүлж аж байдлаа өөдөн татаж амжижээ. Мөнгө зээлсэн хүмүүсийн хагаст нь өрөө төлж костюм ундаг дугуй хоёроо барьцаанаас авлаа. Дугуйгаа засах хэрэгтэй болж гэдгийг ойлгосон Мартин найрсаг харьцааны тэмдэг болгож ирээдүйн хүргэн Герман Шмидтийн засварын газар түүнийг хүргэж өгчээ. Тэрээрээ Мартин дугуйгаа хүлээн авч гайхах баярлах хослов. Герман Шмидт мөн найрсаг харьцааны тэмдэг болгож дугуйг нь хүлээлгэлгүй засаж бас альч засварын газар байдаггүй зан гаргаж гэрт нь хөргүүлсэн бололтой. Гэвч дугуйгаа үзээд ямар ч засвар хийгээгүй болохыг Мартин мэдвэ. Тэгээд засварын газар уцтаж Герман Шмидт түүнтэй ямар ч харьцаатай байхыг хүсэхгүй байна гэдгийг сонсов. Герман Шмидт би танаа засварын газар очиж таны хамрыг сайн чимхэхээс болохгүй шив гэж Мартин тайван хэлв. Хэрв та манай засварын газар ирвэл би цагдаа дуудан шүү. Үзээрэй. Та надтай зодолдож чадахгүй. Тайвшир. Таны мэдийн амьтдтай би зам нийлэхгүй. Та бол залах уу? Мэдвүү? Харин намайг мэхэлж чадахгүй. Хэрв би таны дүүтэй суулаа гэхэд үүнээс болж та намайг шулж чадахгүй. Та ажил хийж хоолныхоо үнийг шударгаар олж авч болохгүй юу байна? Хариулаад хал та. Гэсэн хариу үг сонсов. Мартин жинхэнэ философчийн хувьд уураа дарж харилцуурыг тавьжээ. Эхлээд түүний инээд хүрсэн боловч яваандаа ганцаардах сэтгэл зүрх нь бацлав. Хэнч түүнийг ойлгохгүй, хэнт ч хэрэггүй, ганц Брисенденд л магадгүй хэрэгтэй байж. Гэтэл Брисенден сурггүй алга болсон байв. Мартин ногооны мухалгаас баг сагийн худалдан аваад гарч ирэхэд өдшийн бүрий болж байв. Гудамжны үзүүрт таран байцагсахад түүнээс танил болсон гулжгар хүн бууж ирвэ. Мартины зүрх баярлсандаа дэвхрэг шиг болов. Энэ нь Брисенден байв. Мартин чийдэнгийн гэрэлд түүний түнтийсэн хармаануудыг ажиж амжлаа. Нэгэнт нь нов, нөгөөхт нь лонх байжээ. Таны сонсох совог өгүүлж байна. 35 дугаар бүлэг. Бринсенден удтал алга байсныхаа тухай Мартинд юу ч хэлсэнгүй. Мартин хинч түүнээс асуусангүй. Грогта аягнаас савсах уурын цаанаас Мартин найзынхаа турхахай цонхгор царайг баярлан ширтэж байв. Бэж гисэн сул суугаагүй шүү гэж Бринсенден Мартины сүүлийн үеийн ажлын тухай сонсоод өгүүлв. Тэгээд хармаанаасаа гар бичмэл гаргаж Мартинд өгөхөд тэр нь гарчгийг нь уушаад Брисенденийг гайхан харваа. Тийм ээ тийм. Аятайхан гарчиг байгаа биз тийм үү? Эфемерида. Илүү аятайхан хэлэх аргагүй. Харин энэ үг таны үг шүү. Санаж гинэ. Та хүний тухай хэлэхдээ хүн бол нэг өдрийн насны адаг эфемерида гэж халууны хүчээр аморч халууны шилийн хуваартай шатанд оройн зайг эзэтгэхийн тулд тэмцдэг материйн адаг гэж та хэлсэн шүү дээ. Тэр чин толгоноос гардаггүй. Түүнээс алахын тулд бүгд бүтэн найрагдлал бичих хэрэгтэй боллоо. Ой шатах. Тэгээд санаагаа хэлээрэй гэж Брисенден хэлв. Мартин уншиж байхдаа сэтгэл хөдлснөөс болж царай нь заримдаа улааж, заримдаа цайж байв. Энэ бол уран зохиолын хамгийн төгс бүтээл юм. Санааны хамгийн нарийн өнгө үгийн илрэлтэй, туйлын төгс сэтгэлтэй. Үүнээс болж Мартины хоолой зангирч нүдэнд нь нулимс хуурж байв. Болохыг дээллээ гэж хэлж болдгийм бол хэлбэр нь агуулгаад дийлжээ.
Энэ бол 600, 700 мөр урт найраглал байв. Иймэрхүү юм бүтээн гэдэг боломжгүй. Сэтгэжгүй метал ийм юм байж байх юм. Цагаан цаасан дээр хараар бичсэн байж байх юм. Хүнийг бүх ил эрэлтээ хязгааргүй орон зайг давтах алс голын ертөнцийн хүрээнд ойртох гэсэн ханашгүй ирмэлцэлтэй энэ найраглалд харуулжээ. Энэ бол зүрхэн сүүлчийн сулхан зохилдоор зохилж одоохондоо амьд боловч өгөж байгаа хүний ургуулan бодох чадварын галзуу цацалт байв. Найраглалын жавхлан дайзмаас одон ертөнцийн нүргэ мөргөлдөж байгаа солирын тажигна гал улаан үйлсийн нөөлгөнд гэгээ орсон баргар зайд одон ертөнцийн их цэргийн тулалдааны чимээ сонсдож түүний хажуугаар эвдрэн сүйрч байгаа ертөнцүүдийн сүртэй нүргэндэх үл тасалдах гомдол мэт хүний дорой дуун сонсогдно. Үг хэлж чадхаар болмогц Мартин. Иймэрхүү юмыг хизээч бичээгүй би. Энч гайхалтай. Би мэдлээ. Энэ агуу их мөнхийн асуудал миний толгооноос гарахыг байлаа. Хөршгүй юмд хүрэх гэсэн хүний дорой дуу миний чихэнд үргэлж сонсогдож байх юм. Заан урандж арслан хүрхрэх дуун дунд шумуул шөнгөнөх адилаа. Гэвчин дуунаас ханашгүй хүсэл сонсогдол. Би лав дими юм ярьж байгаа байлгүй. Энд чи намайг бүрэн эзэмтчихлээ. Та юу гэж хэлийч? Та суут хүн юм. Та яаж үнийг бичв? Та яаж үнийг бичиж чадваа? Гэв. Мартин хүч орохын тулд энэ магтаалаа түр завсарлав. Тэгэд Мартин хойшид би юу ч бичихгүй. Би бол хөөр хилэлтөө сараачгч юм. Чухам урлан бүтээх гэдэг юу болохыг та надад үзүүл. Та суут хүнээс ч илүү юм. Энэ бол солиорлын үнэн. Энэ бол үнэн. Жинхэнэ мөн чанараараа байгаа юм а. Та догматикч үүнийг ойлгож гин үү? Шинжлэх ухаанч гэсэн таныг давахгүй. Энэ бол шүлгийн хүчит айзмар огдургын уудмын төмрийг давтаж хийсэн гоо сайхан сүр жавхлангийн гайхамшиг болгон хувиргалсан үнэн юм. Өөр хэлэх юм алга. Намайг сүйтгэж дарж хайжээ. Нэгм хэлий. Энэ найрагдлаа ямар нэгэн сэтгүүлд өгч хэвлүүлэхийг зөвшөөрөх үү? Гэв. Принц Сэндэн инээд алдав. Ийм юм хэвлэх гэж зүрхлэх сэтгүүл Христос шашинтны ертөнцөөс олдохгүй. Та үнийг сайн мэдж байгаа. Үгүй ээ, мэдэхгүй. Үүнийг шүүрэн авахгүй сэтгүүл энэ дэлхийд байхгүй гэдэгт би итгэж байна. Ийм бүтээл 100 жилд нэг удаа гардаг юм чинь. Энэ бол өнөөгийн өдрийн найрагл биш. Энэ бол 100 жилд нэг гарах найраглал. Би таныг үг алдуулж болох байна. Тоомжиргүй хүн болох гэж бүү маяглаа. Редакторууд ч тийм их маанаг амьтад биш шүү. Би мэднэ. Миний явуулах анхны газар нь биш гэхэд хоёр дахь газар нь эфемеридийг заавал авна. Мөрийцэлдв. Мөрийцэд цаад болох нэг зүйл байна гэж Принц Сэндэн хэлээд жаахан дуугүй байснаа. Энэ бол том зохиол. Урд өмнө миний бичсэн дотроос хамгийн дөнгөн. Би үүнийг сайн мэдчихэ. Энэ бол миний хамгийн сүүлчийн бүтээл. Би энэ найрагдлаар бахархаж түүндээ сүгдэн биширдэг. Энэ минь виски арх наасч дотно. Хүн туйлын хүслэнд зорж элдвт итгэж байдаг залуу насандаа хүсэж явсан тэр төгс бүтээл минь инэ. Ингэж би хүслээ хангал. Авсанд ордог дээрээ хангал. Тэгэхээр би түүнийг гахайнуудад хараалгахаар өгөх гэж юу? Би тантай мөр эцэхгүй. Энэ бол миний юм. Би үнийг бүтээс ганц тантай л хуваалцаж байна. Гэв. Та ертөнцийг бодооч. Гоо сайхны зориг бол баясуулж, жаргуулж байх шүү дээ. Гэж Мартин өндөр дуугаар өгүүлвэ. Намайг л баясуулж, жаргуулж байг. Харамаа бүү бодоо. Би харамаа бодогч огт биш. Гэж Принц Сэндэн хэлэхдээ дараа нь хэлэх үгээ өөрчлөн төсөөлсөн бололтой мишээгээд. Би өсөглөн гахаа шиг өрөвчгөн хүн гэв. Түүний шийдийг өөрчлөх гэж Мартин оролдож зөхвөө. Сэтгүүлүүдийг үдсэн яддаг нь удахгүй. Эфесийн Дианы сүмийг шатаасан Геростратаас ч дор загнаж байна гэж Принц Сэндэнд үзүүлэхийг Мартин оролдов. Принц Сэндэн нэмэгтэй арх болгох зур толгой дохин байж түүний өгүүлэхийг сонсоод сэтгүүлүүдийн талаархаас бусд нь Мартины зөв гэж байв. Та тэр найрагдлыг машиндаа өгөөрэй. Энэ тухай та ямар ч бичээчээс 1000 дахин илүү бий. Одоо бол танд нэг ашигтай зөвлөгөө өгье гэж Принц Сэндэн хэлээд хармаанаасаа олон хуудас гар бичмэл гаргаж ирэв. Тэгээд ингэж хэллээ. Энэ таны нарны шившиг. Би үнийг 3 дахин уншлаа. Энэ бол миний магтахын дэд эфемеридийн тухай та зөндөө ярьсан болохоор би дуугүй байх ёстой. Гэвч хэрэг нарны шившиг хэвлэгдвэл ер бусын их шуугадыг дандаа. Үүнээс болж асар их маргаан үснэ. Энэ бол танд ямар ч зар тунхагаас илүү тустай болно гэдгийг танд хэлье гэв. Мартин инээд алджээ. Энэ үгүүлгийг
Ямар нэгэн сэтгүүлд өг гэж та надад зөвлөх юм биш биз гэсэнд. Хэрв та хэвлүүлэе гэж бодож байгаа бол хэрхэвч тийм биш. Үүнийгээ томоохон хэвлэлдэг. Тэгвэл галзуу юм уу? Эсвэл шал согтуу шүүмж бичигч ямар нэгэн итгэл уншиж үзээд тааламжтай үнэлэлт өгч магадгүй. Таач ном уншсан хүн юм. Тэр уншсан номнууд нь Мартин Идений тархинд боловсрч нарны шившигч ингэжээ. Нэгэн цагт Мартин Иден алдаршихад энэ зүйл нэр алдрын нилээд ховийг бий болгож өгнө. Хэвлэх газар хэдий чинээ түргэн олбол төдий чинээсэ гэв. Энэ удаа Брисэнд Мартинид орой болтолсон. Мартин түүнийг үдэж тарамбайн буудалд хүргэж өгсөн бөгөөд Брисэнд тарамбайн суухдаа найзынхаа гарт өнгөгдсөн цаас гэнэт атгуулва. Үүнийг ав. Өнөөдөр морин тойруулга дээр аз таарсан юм гэв. Хонх чингэнэж тарамбай хөдлөхөд Мартин харанхуйн дунд өнгөгдсөн цаас атгасаар гайхан хоцров. Өрөөнд орж ирээ тэр цаасыг дэлгэж үзвэл $100 дэвсгэрт байв. Түүнийг Мартин сэтгэл зовох юмгүй хэрэглэв. Найз нь мөнгө ихтэй гэдгийг тэр сайн мэдэж байснаас гадна удахгүй энэ үрийг дарна гэдэгт итгэж байв. Мартин маргааш нь бүх хөрөөдөлж Мариад 3 сарын суулцны хөлс урьдчилан өгöd барьцаанаас бүх юм авлаа. Тэгээд Марианд өгөх хормын бэлэг Руф Гертруда хоёрт шинэ жилийн бэлэг тус худалдан авав. Хамгийн сүүлд нь Сильвагийнхантай цуг Окланд орж амлсан амандаа хүрч Мария түүний хүүхдүүдэд шаахаа худалдан авч өгөв. Тэгэхэд амлснаасаа жил хожигдсан юм. Тэгээд зогсохгүй тэдэнд амттан тоглоом авч өгсөнд хүүхдийн бяцхан гарт боодолтой юм чүү чамаа багтаж явба. Мартин ер бусын олон түмний манлайд явж боовны дэлгүүрт ороод Руф түүний их хоёртой санаандгүй уулзав. Моор завгаа маш бантаж Руф чатууга ичсэн байлаа. Тэр нь гадаад үзэмжийг их юмд боддог учраас гайрт хүнээ Португалийн олон ноорхой жаал дотор явахыг харах нь их эвгүй байв. Өөрийг хүндэтгэх бардах сэтгэл нь түүний дургүйг хөдөлгөжээ. Хамгийн муухай нь гэвэл Мартин орчноосоо хизээж дээш гарахгүй хүн болох нь энэ явдлаар батлагдлаа гэж Руф үзсэн нь болно. Энэ бол мэдээжийн эвгүй зүйл бөгөөд өвгөрөө ертөнцийн үднээ түүний ертөнцийн үднээ гайгуулж явах хэрэггүй маа. Руф Мартин хоёрын ураг бололцсныг хэнд ч хэлээгүй боловч тэдний харилцаа хэний ч мэдээж байв. Гэтэл гай болж боовны дэлгүүрт танил хүн олон байснаас гадна тэдцэн Морзын болзоод хүнийг дагаж аваа хөөгтүүдийг сонирхон харлаа. Өөрийнхөө орчинд үнэн чөхөн Руф Мартины агуу сэтгэлийг ойлгож чадсангүй. Энэ тохиолдлыг өөрийнхөө хөнгөмсгөөр шившигтэй тохиолдол гэж үзв. Тэр өдөр Мартин Морзинд очоод Руфийн сэтгэл маш их хөдөлсөнийг үзээд өгөх гэсэн бэлгээ хармаанаасаа гаргаж зүрхэлсэнгүй. Уур гомдлын нулимс асгаруулж байхыг нь Мартин анх удаа харсан учраас сэтгэл тогтолж өөрийгөө бүдүүлэг мал гэж сэмэлсэн боловч жохом юугаар буруутснаа лавтаа ухаарсангүй. Өөрийн зиндааны хүмүүстэй явхаас ичнэ гэдэг Мартины толгойд даанч орж ирээгүй учраас Мария Сильвагийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч өгөхөөр дагуулж явснаа Руфийн хувьд ер муудах юмгүй гэж бодож байв. Гэвч Руфийн тайлбарлан өгүүлэхийг сонсоод энэ бүхнийг хамгийн дөмөг бүсгүй хүндж байдаг бүсгүйчүүдийн сул талын илэрлэл гэж ойлгоод Руфийн гомдсон учрыг мэдвэ. Таны сонсох сувг өгүүлж байна. 36 дугаар бүлэг. Өвлийн нэгэн өдөш Брисэнд Мартинд хоёулаа явъя. Би тэнд ёстой хүмүүсийг харуулъя гэв. Тэд Сан Францискод хоол идээд Оклендын гатлгаа онгоцонд суух гэж байтал Мартинд ёстой хүмүүс үзүүлэх санаа Брисэнд төрлөө. Тэгээд тэр эргэж цовныхаа хормоо хийскэн сүүдэр шиг юм далайн зогсоолоос холдон алхав. Түүнийг Мартин арай ядан гүйцэж авав. Брисэндэн замдаа сүлжмэл гэртээ 2 лон хуучин портфейн дарс худалдан авч түүнийгээ барьсаар Мишин стрит орох тарамбайр үсрэн орвоо. Мөн хэдэн жил виски архитээсэн Мартин дагаж оров. Намайг энэ цагт Руф харвал юу гэж хэлэх бол гэсэн бодол зөвхөн агшин зур Мартинд бодогдлоо. Гэвч тэр ёстой хүмүүс гэж хэн болох тухай асуулт түүний бодлыг эзэмдэж байсан учраас өөр бодолд ер тогтсонгүй. Тэр тарамбанаас бууж Маркет стритээс урагш ажилчны хорооллын харанхуй годомж руу шурган ороход өнөөдөр хэн ч ирэхгүй байж болно. Тэгвэл та эртнээс нааш ирсэн юмаа үзэхгүй өнгөрч болно гэж Брисэнд хэлв. Тэр чинь юу билээ? Гэж Мартин асуув. Би таныг олж уулсан тэр панцчдын оргондог газар шахалтаж байдаг сул чалчиг садчиг биш. Ёстой хүмүүс,
ёстой ухаантай хүмүүс байгаа юм. Та олон ном уншиж мөн ганцаардан зүдэрсэн. Иймд баг сагаан уншсан хүмүүстэй би таныг танилцуулъя. Хоошид та ганцаардахгүй болно гэв. Нэг хорон өнгөрөөд Бресенден бас ингэж хэлвэ. Тэдний үргэлжийн маргааныг би гойд сонирхдаггүй юм. Би ер нь номын философи туулын дургүй. Гэвч тэд нар бол хөрөнгөтний гахаанууд биш. Ёстой сэхэтнүүд. Үүн дэргэлцээ байхгүй. Харин хараарай. Юуны тухай айж ярьсан тэд танаас давах даалт давна гэв. Жаахан явтал Бресенден амсгаадаж эхлэхэд гардах лонхийг нь Мартин авах гэсэн төгссөнгүй. Харин ийм үгэл рүү. Бид Нортонтой уулзах байх. Нортон бол идеалист. Харвардын их сургууль төгссөн хүн. Гайхалтай ойт. Идеализм нь түүнийг философийн анархизмд хүргэсэн учраас гэр бүлийнх нь түүнийг хайхаарахгүй болсон юм. Эцэг нь төмөр замын ерөнхийлөгч. Саятан байхад хүн сард $25 хөлстэй анархист сэтгүүл редакторлох ажил хийж Фрискод өлсөд сууж байх юм. Мартин Сан Франциског ялангуяа энэ хэсгийг нь муу мэдэх тул түүнийг Бресенден хаа хүргэж явааг мэдэхгүй явбаа. Тэдний тухай жаал яриач. Ямар шуус болохыг нь мэдэх юмсан. Яаж амьдэрдэг, яаж эндэрсэн улсав? Гамильтонтой дайралбал сайнс гэж Бресенден амьсгаа дарахын тулд төр зогсоод хэлснээ үргэлжлүүлэн. Чухамдаа тэр хүн давхар нэртэй. Страун Гамильтон гэн. Өмнө зүгийнхний хуучны сурвалжид бүлгээс гаралтай хэрнэ өөрөө бол албахааж байх гэх юм уу? Чухамдаа социалист хоршоололд 7 хоногт $6 хөлсөөр ажиллах гэж оролдож байгаа боловч ёстой залах уу? Тэрмэл хүндээ. Засваршгүй тэрмэл. Тэнд Жаваад Сан Францискод ирсэн хүн. Нэг удаа хилэн дээрээ юу ч тавилгүй бүхэл өдөр цэцэрлэгт сандал дээр сууж унжсан юм. Тэгэхэд нь 2 хорооллын цаана байгаа ресторанд очиж хоол идэ гэж намайг хэлгээд юу гэсэн гэж сана. Овгом минь илүү ажил хайрцаг тамхи авч өгсөн чинь дээ гэсэн шүү. Түүнийг Грейс материалист монизмын замд оруулах хүртэл Спенсерийн сургаалыг баримтлагч байсан юм. Болж игэл монизмын тухай яриулнаа. Нортон ч монист. Гэхдээ түүнийх идеалист монизм байгаа юм. Тэгээд л Гамильтон Грейс хоёртаа үргэлж уралцаж байдаг юм. Грейс гэж ямар хүн бэ? Гэж Мартин асуув. Бид яг тэдний дорох гэж явна. Их сургуулийн профессор байснаа хөөгдсөн хамгийн жирийн түүхтэй хүн. Тонгорох шиг хурц ухаантай, юу олцсноо хийж амзуу, гудамжинд зөөгч хүртэл хийж байсан. Мухар дадал заншил огт үгүй. Өгсөн хүний бүтээлэг хуулахдаа айж ичхийг мэдэхгүй хүн. Тэр хүн хөрөнгөнөөс ялгагдах нь юу вэ гэвэл ямар ч далдлах юмгүй хулгай айлтдаг нь болно. Тэр Ницше, Шопенхауэр, Кант ер нь хинээч юунийч тухай ярьж чадах боловч гол нь сонирхдаг юм нь монизм. Тэрч байтугай ихнэр Мэрихэ тухайч гэсэн монизмоос баг боддог байх. Түүнд Гекл бурхан, түүнийг доромжлох ганц арга бол Геклийг дайрах явдал юм а. За бид хурч ирлээ. Бресенден шатаар үгсхийн урд амьсгаа дарахын тулд гişхүүр дээр лонхнуудыг тавил. Энэ бол доод талдаа том танхим ба хүнсний мухлагтай 2 давхар жирийн нэгэн байшин байна. Сайн эрс 2 дугаар давхрыг нь эзэлж цөм энд суудаг юм. Гагцгүй Грейс 2 өрөөтэй. За оръё. Гэж Бресенден хэлвэ. Дээд давхарт гэрэлгүй тул Бресенден харанхуйд чигээ олох нь гэрийн сахиус шиг л аж. Тэгээд зог тусаж Мартинд ингэж хэлвэ. Энд бас бурхан судлагч Стивенс гэж би. Аман халаад ирэхээр хэнийг ч бодлуулж чадна. Саяхан ресторанд савуугаа агчаар ажиллах болсон юм. Сайн янжуур дуртай. 10 центийн хоол идчихэд 5 центийн янжуур авах хүн. Би түнд өгөх гэж 2 ихч авч яваа. Бас Пари гэдэг Австрали хэр би. Энэ бол биеийн тамирын амьд рол тоо бүртгэгч хүн. 1903 онд Парагвайн үр тарианы ургац ямар байсан бэ? 1890 онд Англиас хичнээн хэмжээний зотон хятад худалдсан бэ. Батлинг Нельсоныг ялахад Жими Брайтийн хүндийн хэмжээ ямар байсан бэ? 1868 онд нэгдсэн улсын боксийн дунд жингийн авраг хэн байсан бэ? Гэх зэрэг асуугаад үзээрэй. Цомд нь автомат шиг түргэн зөв хариулна. Бас барилгын өргөч Энди гихч юм бүхнийг үзэх өөрийн үзэлтэй шатар сайн тоглодог нэг нөхөр бий. Ингээд хоол зөөгчд тоогооч нарын ажил хаялтыг санаж гин үү? Түүнийг чинь Гамильтон зохион байгуулсан юм. Тэр Грейсийн өрөөнд сууж байгаад ажил хаялтын төлөвлөгөө боловсруулж түүний холбоог зохион байгуулсан юм. Үүнийг өөрөө зугаацах гэд хийчихэд дараа нь залхуурахтаа тэр холбооны ажилд огт оролцоогүй. Өөрөө хичээсэн бол өдийд хүндтэй албахаач байх хүн. Энэ хүнд хязгааргүй бололцоо байгаа боловч залхуун даач хэтэрхий.
Хаалганы завсраар тусах зурвас гэрэлд босго харагдтал Бресендэн харанхуйд урагш явбаа. Хаалга догших чимээ. Орор гэсэн хариуг энэ бүхний эцэст Мартин яралцсан цагаан шүдтэй, хар сахал, том хар нүдтэй, хар үстэй хүний гар атхан мэндэлсэн Грейс ачи. Шар үстэй байраг шүү байрын Мэри гал тогооны өрөөч болдог, хоол идэх өрөөч болдог жижиг өрөөнд сав суулга угааж байв. Тэдний орж ирсэн өрөө нь унтах өрөө, зочдын өрөө аль аль нь болдог ажээ. Өрөөг буландан хэз татаж ховцос үлгсэн учраас буланд нь ярилцсан сууж байсан хоёр хүнийг Мартин анхандаа харсангүй. Тэд Бресендэн хоёр лонх юмных нь хамт баярлан дуу алдаж өгдсөн бөгөөд Мартин тэдэнтэй танилцаж тэр бол Энди Пари хоёр болохыг мэдвэ. Өчигдөр болсон боксийн тухай Пари яриаг Мартин сонирхон сонсов. Бресендэн лонх ханслах, грог бэлтгэх ажил шамдан орвоо. Цөмийг нь цуглуул гэсэн Бресендний командаар Энди гарч бус дэга дуулаж ирүүлэхээр одов. Мартинд Бресендэн шивнэн өгүүлэхтэй. Аз болоход бараг бүгдээрээ байна. Энэ Нортон Гамильтон хоёр. Би очиж та нарыг танилцуулъя. Харамсалтай нь Стивенс одоохон даалга. Би монизмын тухай яриа үсгэх. Амийг нь халаачих хэрэгтэй. Эхлээд яриа эвлэж өгөхгүй байсан боловч тэр хүмүүсийн оюун ухааны авхаалж онцлогийг Мартин үнэлж амживаа. Тэд тус бүр тодорхой зөрчилтэй ч гэсэн өөрийн үзэлтэй хошин шог яриатаж гэсэн өнгөцгөн хүмүүс биш бэ. Тэд юунийч тухай ярьлаа гэсэн шинжлэх ухааны их мэдлэгтэй ертөнц нийгмийг үзэл тодорхой бат үзэлтэй болох нь илэрхий байв. Тэд бол санал бусдаас зээлдэггүй ажээ. Тэд бол ёстой оюун ухаан үе мүлэгчд альва жигшүүртэй бүхний дайсагнагчд байв. Ийм олон янзын сэдв сонирхолтой Мартин Морцэнд хизээж тохиолдож байсангүй. Тэд үргэлжлэн ярихгүй, тийм юм энэ ертөнцид байхгүй мэтээ. Тэдний яриа Хэмфри Уордын сүүлийн номоос шоугийн нээдэмт шин жүжигт яриан жүжигийн ирээдүгээс Мэнсфилдийн тухай дурдтгал шилжиж байна. Тэд өглөөний санны тэр гүн гүлгүүдийг муучлахыг нь муучлан, магтахыг нь магтаж, Шинэ Зеландын ажилчдын байдлын тухай Хенри Джеймс, Брэндон Мэтьюс нарын тухай ярилцаж, Герман улс алс орнуудад тавьж байгаа бодлого болон шар аюулын хор уршигын тухай санал солилцож, Герман дахь сонгуулийн тухай Бэблийн хэлсэн сүүлийн үеийн маргаж социалист намын удирдлагад сүүлийн үед гарсан зөрөлдөөний тухай усан буудлын ачаалагчдын ажил хаялтын шалтгаан юу байсан тухай хэлэлцвэ. Энэ бүхнийг сайн мэдэж байгаад Мартин гайхваа. Сонинд хизээж хэвлэгдээгүй юмыг хүний оронцгуудыг хөдөлгөж байдаг далд бүрш дадуургуудыг тэд сайн мэдэж байх юм. Гайхахад нэмэр болж энэ ярианд Мэри оролцож Мартины таньдаг нэг ч юм хүнд байхгүй ухаан мэдлэгтэйгээ харуулв. Тэд Сюмберн болон Росетти нарын тухай ярилцаж дараа нь Францын утга зохиолын тухай ярианд оров. Мэрийн талаар мэдэхгүй юм дотор нь Мартиныг оруулчихваа. Гэвч Мэри Метерлингийн зохиолд дуртай болохыг нь Мартин мэдэд нарны шившгийг бичих шалтгаан болсон баримтыг түүний эсрэг довтлоход хэрэгэлжээ. Ингэснээр тулалдааныг эхлэе гэж Бресенднийг шийдэхэд хэдэн хүн нэмж ирсэн. Тасалгаа дүүрэн тамхины утаа болсон байж. Грейс, энд боловсруулах шинэ материал байна. Энэ бол залуугийн хамаг цогоор Герберт Спенсерт хайртай болчихсон цэл залуу хүүнийг байна. Үүнийг Геклийн тал баримтлагч хүн болгоотгооч гэв. Грейс цагилгаан цэнэг цохиулсан юм шиг гинэт зочсхийгээд Мортон Мартиныг өрөвдсөн байртай хараад чамайг өмгөөлнө шүү гэсэн шиг нэмсгэлжээ. Грейс шулуухан л Мартиныг довтолж эхлэхэд Нортон хаяа ганц хоёр үг хайж байснаа удалгүй тэр хоёрын тэмцээн өрнөв. Мартин энэ бүхнийг сонсоод Маркет Стритээс урагш орших ажилчны хороололд иймэрхүү юм болж байна гэдэг сэтгэшгүй юм шиг санагдан гайхацсан. Өөрийнх нь уншсан бүх ном эдгэр хүмүүс болон бэлсэн юм шиг бодогдвоо. Эднэр улайр маргаж бусад хүмүүс уур хилэндээ буюу спиртийн унданд хөөрдөг шиг сэтгэл оюундаа хөөрч байв. Энэ бол Кант, Спенсер гэх мэт үлгэрийн тэнгэр буй болгосон хэвлэлийн үгийн хуура философи биш байлаа. Энэ бол маргалдагчдын мах ясан чингсэн тэдний үг гэлээр буцаж оргилсон амьд философи байх юм. Айжимда бусад нь маргаан татагдан орж цөмөр тамхи байгуулан маргааныг ажид сууна. Мартин идеализмыг хизээж сонирхож байгаагүй байтал Нортны хэлж байгаагаар бол тэр нь нууцыг тайлсан зүйл байв. Гэтэл Мартины хувьд нэг цаагдашгүй юм байсан шиг логик нь Грейс болон Гамильтон хоёр үнэмшгүй байсан учраас тэд Нортоныг метафизикч гэж тохуурхан инээхэд Нортон тэднийг мөн метафизикчд гинэ. Агаарт феномен, ноумен гэдэг үгс бужигнаж Грейс Гамильтон хоёр
Ухамсарыг ухамсараар тайлбарлах гэлээ гэж Нортоныг буруушаа. Нортон тэр хоёрыг баримтаас оновч шилж ихгүй. Үгээс оновч шилжиж сэтгэлээ гэж зэмлэв. Өөнд тэр хоёр галзуурах шахнаа. Тэд баримтаас эхэлж баримтад нэр өгөх ёстой гэдэг нь тэдний үндсэн чиг болж байв. Нортон Кантын төвөгтөө нарийн зохиомжуудыг өлгөн авч ярихад Германы сайн сэтгэлд хөгшин философчид үгсэн хойно Оксфордод заавал очдог гэж Грейс хэлв. Гамильтоны болцолт зүйлийн тухай хуулийг Нортон дуртахад түүний эсрэг талынх нь бид ч бас тэр хууль дээр тулгуурладаг гэв. Мартин баярлсандаа бие дагжин чагнад сууна. Гэвч Нортон Спенсерийн талыг тууштай баримтлагч биш байсан учраас маргааны явцад бусадтай маргахын нэгэн адил Мартин тайж маргаж зөрж байв. Тэгвэл шууд Мартинд хандаж ийм үг өлрөв. Берклид хинч хариу өгөөгүйг та мэдж байгаа. Герберт Спенсер бусдаас илүү ойртсон боловч жухамдаа гүйцэд хариу өгч чадаагүй маа. Төвний талыг хамгийн тууштай баримтсан хүнч гэсэн Спенсерээс цааш гарч чадахгүй байгаа юм. Би Спенсерийн тухай бичсэн Салибийн өгүүлгийг уншсан. Тэгэхэд Спенсер Берклид бараг хариулж чадсан гэж байна билээ. Таны Хьюмийн хэлснийг санаж гин үү? Гэж Гамильтон өндөр дуугаар асуув. Нортон толгой дохив. Гэвч Гамильтон бусад хүмүүс тайлбарлах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Берклийн гаргасан баримтуудад хариу хэрэггүй. Тэрч байтугай ойлгомжгүй юм гэж Хьюм хэлсэн байна. Хьюмийн хувьд л ойлгомжтой байх. Хьюм яг л тантай адил сэтгэж байсан. Тэгэхдээ ганц ялгаа нь гэвэл Берклид хариу өгч болохгүй юм гэдгийг хэлэх ухаан Хьюмд байсан болно гэж Нортон эсэргүүцэв. Хэдийгээр самбаа алдахгүй боловч Нортон дэндүү ууртай түргэн зант. Харин Грейс Гамильтон хоёр эсэргүүцэл этгээдийн сул талыг яаралгүй тайван судалж буй зэрлэг амтчиг байв. Нортон метафизикч гэж үргэлж хэлүүлсэндээ хорсож маргааны халуунд сандлаасаа болсон. Харин айхгүй тул түүнийг хоёр гараар зуурч нүдээ гэлэлцуулан байж эсрэг этгээдийнхээ зүг эрс дайралтад орвоо. За яах вэ? Гэгэлчүүдээ. Би илбэж домчиг сэтгэж байж болно. Гэвч та бүхэн хэрхэн сэтгэдгийг чинь мэдэх юмс. Та нар хэрэгтэй хэрэггүй газар бодит шинжлэх ухааны тухай бархирвч та нарт тулгуурлах юм огт алга. Та нар юу ч мэдэхгүй догматикч. Материалист монизмын чиглэлийг үүсгэхээс бүр өмнө хамаг хөрсийг ухаж гүйцэж байснаас болж ямар ч суурь тавих боломжгүй болсон юм. Үүнийг Лок хийсэн юм а. Джон Лок 200 жилийн урд тэр хүн хүний оюун ухааны тухай туршдаг гэдэг номонд төрөлхийн санаа гихч ойлголтыг бүдүүлэг болох болохыг баталсан юм. Гэтэл та нар одоо хүртэл түүнийг ордож байна. Та нар төрөлхийн санаа байдаггүй гэж өнөө оройч нь нотлол тоо. Тэгвэл энэ юу? Энэ бол хүний дээд бодитыг ухаарч чадахгүй гэсэн үг. Та нарыг төрөхөд тархинд чинь юу ч байгаагүй. Та бүхний мэдлэг бол 5 мэдэрлэр олж авч байгаа хүртэхгүй феномен л дулдуйтна. Та нарыг төрөхөд тархинд чинь байгаагүй ноумен хожим хизээж түнд чинь орохгүй. Худлаа гэж Грейс үгийг нь таслав. Байц би ярьж гүйцээ. Матер хүч хоёрын харилцсан үйл нөлөөний дотроос та нарын мэдрэлд ямар нэгэн янзаар нөлөөлдгийг нь та нар тань мэддэг. Маргахад эвтэй болгохын тулд матер байдаг гэж хэлэхэд хүрэх гэж байгааг минь хараач. Гэвч би та нарыг одоохон баримтаар чинь нэр гатгий. Та хоёр хийсвэр сэтгэхүйг ойлгохгүй болохоор өөр зам надад алгаа. Бодит дээд шинжлэх ухааныг их барьж үзээд материйн тухай юу мэдснэ хэлээд хэлтэй. Та нар хүртэж байгаагаа буюу өнөөхөл феноменоо л мэднэ. Та нарт гагцгүй материйн хувьсгалч чухамдаа түүний хувьсгал мэт хүртэж байгаа зүйлэл хүртээлтэй. Бодит шинжлэх ухаан зөвхөн феноментэй холбоотой. Гэтэл мунхгууд та нарт ноументэй учрлаа гэж үзээд өөрсдийгөө онтол ийгчил гэж байна. Бодит шинжлэх ухаан зөвхөн үзэгдлийг л хэрэглэнэ. Үзэгдлийн тухай шинжлэх ухаан үзэгдлээс дээш гарахгүй гэж хэн нэгэн хүн хэлсэн бэ. Та нар Кантыг ницаалаач гэсэн Берклид хариу хийж чадахгүй. Гэтэл танаа шинжлэх ухааны бурхны оршин ахуйг үгүйсгээд материйн оршин ахуйд эргэлздэггүй гэх учир та нар Берклийг буруутгаж байна. Миний санааг ойлгосоо гэсэндээ би сая материйн оршин ахуйг зөвшөөрсөн юм а. Яах вэ гуй? Та нар бодит шинжлэх ухаанчид л бол л доо. Гэтэл бодит шинжлэх ухааны дотор онтологид байр байхгүй. Инглиэр түүнийг бүхэнд агностикийн хувьд Спенсер зөвхтэй боловч хэрв Спенсер гэтэл Оклендийн сүүлчийн гаталгаа онгоц хөдлөх цаг ойртсон учраас Брессенден Мартин хоёр арга буюу явах болов. Нортон үргэлжлэн ярьж Грейс Гамильтон хоёр улангасан ноход дайран орох маягтай мөч хүлээх адил байх зур Брессенден Мартин хоёр сэм гарч одлоо. Тэр хоёр гаталгаа онгоцсон дээр гармагц Мартин Брессенденд ингэж хэлвэ.
Та надад гайхамшигын орн нээж өглөө. Ийм хүмүүстэй ярилцахад амьд явах хэрэгтэй юм гэж бодогдно. Миний толгой эргэж. Идеализм гэж юу байдгийг одоо болтол ойлгоогүй явсан юм. Одоо ч гэсэн түүнийг баримталж чадахгүй. Бодит үзлийг баримталсан хിവэр үлдэх хүн байхаа да би. Тийм л болж төрсөн юм байх. Гэвч би Крис Гамильтон хоёртой дуртай маргах бай. Нортонд ч хэлэх ганц хоёрыг надад олдно бэви. Спенсерийн тууштай эсэргүүцэх юмгүй шив. Цирк анх үдсэн хүүхэд чиг би хөөрч гүйцчээ. Надад уншвал юм их байгааг би одоо л мэдл. Саливи номыг олох хэрэгтэй боллоо. Спенсерийг дайрах аргагүй гэж би итгэж байна. Дараа эрэхтэй маргаанд нь оролцсноо. Гэтэл Брэнсен дулаан оролтоо туранхай ирүүгээрээ шургуулж, бажим амьсгалан үүргэлж, туранхай биеийн гаталгаа онгоцны сэлэг сэнс эргэх бүр дагжиж байваа.